За сайн байцгаана та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Өнөөдрийнхөө бичлэгээр болохоор утсан дээр хэрхэн бичлэгээ бичиж эдитлэх вэ гэсэн бичлэг байгаа. Тэгэхээр бичлэгэндээ гарцгаая. Би анх YouTube болонгууд 2020 оны 3 сараас яг бичлэгнүүдээ хийж эхэлсэн. Тэгээ яг хамгийн анхны тэгж эхэлж байгаа бичлэг болохоор зураг авдаг тийм мэрэгжлийн зураг авдаг камер ахгүй юу? Тэрүүгээр анх ингээд өөрийгөө харахгүй зүгээр ингээд артлаар нь бичиж яаж яасан хамгийн анхны бичлэгээ. Тэгэнгუთ 4-5 дахь бичлэгээс эхлээд өөрийнхөө утсаараа бичиж эхэлсэн. Тэгээд утсан дээр хэрхэн эдитлж сурснаа. Тэгээ утсан дээр хэрхэн бичвэл яаж бичвэл гоё харагдах вэ гэдэг талаараа бичих байгаа. За хамгийн эхлээд хэрхэн утсан дээрээ бичих вэ гэдэг асуулт байгаа. Миний утас болгоод iPhone 6s баггүй юу? Камер нь бол ер нь бол нэг тийм сайн бол биш заяа. 5 бол арай болохгүй. 5 бол бичлэг хийхэд арай 6 ч гэсэн ер нь одоо амар бичихэд муухайлсан баггүй юу? Тэгэхээр та нарт iPhone 7, 8, 10 болон түүнээс дээш утаснууд байдаг бол бичихэд бол асуудалгүй заяа. Утсаа жоохон чанартай бичүүлэхийн тулд ер нь бол утасныхаа settings-ийг өөрчлөх гэж байгаа. Хамгийн түрүүнд settings руугаа ороод камера руугаа ороод record video дараад 4K 30 fps гэдгийг нь сонгоод энэ нь бол хамгийн их нь байгаа. 4K гэд бичсэн ч гэсэн 4K-гаар бол яг ингээд бичлэгээ хийхгүй угаасаа утас юм чинь хамгийн их дээр нь тааруулжвал ер нь зүгээр энгийн 720,080p-аас л дээр гэж байгаа. За тэгээд утасныхаа уртлын камераар бол биччин бүх дүрсүүдээ бичээд гоё аваад явчихна. Бичлэг эдитлэх тал дээр утсан дээрээ яаж эдитлдэг вэ? Ямар аппликейшн хэрэгэлдэг вэ гэсэн асуултууд байдаг. App Store руугаа ороод iMovie гэж хайхаар гараад ирнэ. Энэ аппликейшнаар бол ер нь бол хамаг бичлэгүүдэд эдитлдэг байсан. Одоо ч гэсэн компьютер дээр яг iMovie-гээр эдитлдэг. За би энийг та нарт зориулж тавьдээ. Би бол ер нь бол нэг том юм алдартай ютубер биш. Гэхдээ ер нь бол өмнө утсаараа бичижсэн болохоор яг өөрийнхөө нөгөө нэг мэдэж авсан зүйлсээ та нарт хүргэх гэж байгаа. iMovie руугаа оронгууд ингэж гарч ирнэ. Create project гэдэг дээр нь дараад нэмэх тэмдэг дээр нь дараад movie гэсэн рүү дараад бичлэгээ сонгоод create movie доотлох дээр нь дараад за ер нь бол ингээд бичлэг маань эдитлэхэд бэлэн болж байгаа. За тэгээд дээр нь нэг дараад split ингээд ер нь бол бичлэгээ таслах гэх зэрэгээр ингээд явж болно. Энэ дээр дараад баруун дэд булангээ зүүм гэсэн дээр дараад ингээд зүүмэлж болно. Ингээд дээр нь ямар нэгэн юм бичихэд болвол текст гэсэн хэсэг дээр дараад сонгоод дээр нь ямар нэгэн юмаа бичээд ингээд яхаагаа даан дараад за тэгээд текстээ харъя гэвэл ингээд харчиж болно. Ямар нэгэн дуу нэмэхээр бол нэмэх тэмдэг дээр дараад audio хэсэг рүү ороод soundtrack гэсэн рүү ороод сонгоод ер нь бол юугаа хийж болно. Эсвэл YouTube-ээс дуу татаад доотлого дуу болгоод оруулж болно. За ер нь бол бичлэг эдитлэхийг бол ер нь тэгээд нь өөрөө ингээд оролдоод байвал сурчдаг. За одоо нөгөө нэг миний бичлэгүүд дунд мим тавьдээ шүү дээ. Тэр мимүүдээ хаанаас авдаг вэ? За тэр мимүүдийг хаанаас авч болохыг одоо харуулъя. За YouTube руугаа ороод за тэгээд хайж байгаа мимийнхаа нэрийг бичээд тэр нөгөө SpongeBob-ны ийм timestamp-тэй тийм мимийг амар их асуудаг. Тэр мимийг бол SpongeBob time cards гэдэг ячна хайчин. За одоо энд бол нэг юм 1000 years later 6.5 hours later a few inches later гэх мэтчлээ ингээд бол олчихно. За тэгэнгუთ энийг бол яаж утсан дээрээ татчих авах вэ гэхээр би бол ингэж татаж авдаг. Share гэсэн дээр дараад copy link дараад миний дуу татдаг аппликейшн энэ Bolt гэдэг аппликейшн байдаг. Энэ аппликейшн руу орж агаад link-ээ paste хийгээд тэгэнгუთ download хэсэг дээр нь дараад энэ бол дуу татдаг аппликейшн. Тэгэнгүүдийг дууга татчаад яг бичлэг болгож хадгалах хэрэг гарна. За тэгээд орсон хэсэг рүүгээ дээр нь дарж ороод цахилгааны энэ хэсэг дээр нь дараад share save video гэж дарчиж байгаа. iMovie руугаа ороод энийгээ сонгоод за тэгээд шууд ингээд хоёр дарчих юм бол бичлэг чинь шууд ингээд ороод ирчин. Яг нөгөө нэг бичлэгэндээ оруулах хэсгийгээ за одоо жишээ нь a few inches later гэдэг яг энийг нь бол оруулъя. Энэ дээрээ дараад split хийгээд энэ хэрэггүй хэсгээ delete хийгээд яг day 2-ийн урдуур split хийгээд энийгээ delete хийгээд за тэгээд ингэх юм бол бичлэгийн дунд чинь мим ороод ирж байгаа. Дууны хувьд бол яг энэ түрүүний нөгөө нэг мим хийхдээ ер нь бол адилхан ороод 3 цэг дээрээ дараад аудио онли дээр нь дараад тэгээд ингээд дуу болоод ороод ирж байгаа. Тэгээд өнөөдрийнхөө бичлэгтэй хамт байсанд баярлалаа. Өөр тэгээд асуух зүйл байвал доор комент хэсэгт
бичиж үлдээгээрэй. Энэ бол зөвхөн яг утсаараа хэрхэн бичлэг хийх вэ гэсэн ер нь бол заавар маягийн тийм юм байгаа. Яг одоо би яг яаж бичлэгээ хийж, яаж бичлэгээ эдитэлдэг вэ гэдгийг үзхийг хүсэж ивэл доор комент хэсэгт бичээрэй. Тэг тийм шинэ бичлэгэн дээр бас асуулт байвал доороор бичээрэй. Би тийм бичлэг хийхээр бол тэр асуултанд нь хариулаад явна. За тэгээд энд байгаа Instagram-ыг дагаад бичлэгэн дээрээ лайк дараад subscribe хийгээрэй. Дараагийн бичлэг хүртэл түр баяртай.